Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дахь сувагдлал визийн танаа тооны нэвтрүүлгийн 2020 оны хамгийн ихний дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Шинэ оноо сайхан гаргацгаасан байх гэж найдаж байна. 2019 он маань бид бүхний хийж бүтээсэн зүйлийг дүгнэн үдэж 2020 он маань одоо маш их хийх зүйлээр одоо биднийг тосч байгаа. За, эхнийхээ дугаарыг би Монгол улсынхаа одоо хойд хөлийн боомт болох Сэлэнг аймгийн Сүхбаатар хотоос одоо та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Одоо эндээс би ямар учиртай энд явж байгаа юм бэ гэх юм бол он гараад нэг хэд хоногийн ажилтай бас томилтоор ишиг Бородын улаан өдрөө очиж ажил гүйцэтгүүлчихэд ирлээ. За тэгээд ийшээ явж явах замдаа галтаргын дотор одоо энэ галтаргны дараага даваасуур ингээд залуутай санаандгүй байдлаар танилцсан юм байна. Тэгээ би одоо хэд тончоо буцаж явнаа. Буцахтаа би ингээд танаа галтаргын дотор бас нэг дугаар хийчих бас болох юм аа. Буцахтаа угаасаа би боон дотор хонох юм байна штэ. Тэндээс нэг сайхан нэвтрүүлэг бэлдээд хэрэгтэй хүмүүст мэдээлэл болгоод өгчих болох уу гэсэн даваасуурын дараа манайг сайхан хүлээж аваад. За тэгээд өнөөдөр бол бид тэр энэ уулзахаар товлсон юм байна. За тэгээд одоо ямар ч гэсэн залгая. Энд чи байгаа байх. Хаана байгааг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эндээс залгаад одоо холбогдох хэдэ. За байна. За тий. Би яг нөгөө вокзалынх нь энэ Сүхбаатар гэсэн хаягтай яг төв вокзалынх нь яг үүдэн дээр нь байна. Тий. Дотор. За тэгье. За би хүлээгээ байж тэгвэл. За тэгье. За гараад ирэх гэж байгаа шиг байна. За эндээс гараад. За сайн байна. За сайхан үлдчих юм. Сайхан үлдчих. Тавлаг. Болцсон цагтаа ярьсан гадар хөрөөл ирлээ дээ. Ирлээ дээ. Шинэ он гарцсан. Орсодч одоо настрын өндөртэй байгаа. Оо янз юм байна ишг. Тэгээ өнөөдөр ямар ч соёлын нэг яриад товлсноор буцахтаа богоон дотор хоно гэсэн шүү дээ. Тэрнийхээ дагуу өнөөдөр бас богоондоо хоно. Тэгээд бас богооныхоо үйл ажиллагаа, за тэгээ зорчигчдынхоо ая тухтай байдал, сэтгэл ханамжийн тухай ч юм уу те. Янз бүрийн байдлаар бас ярилцъя гэж бодож байна. Тийм ээ. 264 дугаар галтэргээр одоо эндээс Сүхбаатараас буцсан. Галтэрны дарга Анхтяа гэдэг эмэгтэй байгаа. Оо за эмэгтэй хүн байгаа юм уу? Тийм эмэгтэй хүн байгаа. Галтэргийн хон гэдэг маань бол одоо галтэргний даргын төлөө одоо ханж байгаатай. Тийш. Ажил ажлын байранд нь ханж байгаа учраас тийм учраас Анхтяа даргатай одоо уулзлаад өгнө. За тэгээ те. Ерөнхийдөө яг энэ чинь аргуулт яг энэ өрхийн тэргүүн Анхтяа дарга явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо Анхтяа даргаас зөвшөөрөл бас аавъя. Тэгээд татгалзахгүй байх гэж найдаж байна. Татгалзахгүй. Тэгээ галттэргнийхээ хөдөлгөөний аюулгүй байдлаа болон энэ дотор явж байгаа зорчигчдын аюулгүй байдал бүрэн бүтэн юмыг яг бүрэн хариуцж явдаг. Ийм үүрэг функцтэй хүн байгаа. Зөв. Ер нь яг хоёул эндээс хөдөлгөхийн юм Сүхбаатар өртөөнийхөө энэ чинь Сүхбаатар өртөө гэж явдаг тийм? Тийм Сүхбаатар өртөө. Өртөөнийхөө тухай бас танилцуул л да. Даваас уран чинь ер нь энэ чинь бас ажилладаг байсан гэсэн баг тийм? Тийм Сүхбаатар өртөө яг Улаанбаатар төмөр замын явган өртөөдийн нэг. За. 1949 оны 11 сарын 6-нд анх байгуулагдаж байсан. За. Тэгээд энэ жил өнгөрсөн жил 70 жилийн явган Улаанбаатар төмөр зам тэмдэглэсэн. Улаанбаатар төмөр замтай насчцуу 3 өртөө бас 70 жил тэмдэглэсэн. Тэрний нэг нь бол Сүхбаатар. За. Би 2013-аас 2018 оны 2 сар хүртэл Сүхбаатар өртөөний даргаараас ажиллаж байсан. За. Ийм л төвхтэй өртөө байна да. Сүүлийн нэг хэсэг би ингэж бодоод байна. Нэг хэсэг нөгөө Орос зүгээр визтэй байх үед бол наашаага хөдөлгөөн бол багтаа байсан баг тий. Тий, энэ чинь 14 оны сүүл 15 оноор Орос визгүй болсон тийм ээ. Орос Монгол хооронд визгүй болсон. Тэгээд хил бас 24 цаг ажиллаад эхэлсэн. Орой манай энэ орон нутгийн галттэргээр зорчигчд ирээд автомашинтай хоошоо хил гарах. За манай зорчигчийн галттэргээр хоошоо хил гарах гэдэг ингээд зорчигчийн урсгал бол ер нь
тэр визгүй болсонтой холбоотой бас энэгээр Сүхбаатараар дамжих улсуудын тоол их нэмэгдсэн шүү. Нэмэгдсэн баг тий. Тэгэж бодд юм аа. Ер нь бол нэлээд билетээ захиалахгүй бол хотоос л ер нь наашаага олдохгүй л шүү дээ. Тэг ер нь өнгөрсөн оны хувьд 19 онд ч бас дахин Улаанбаатарын автозам засварт орсон. Тэгсэн. Энэтэй холбоотой бол Төвөрлөн бол нэлээд ачааллыг өөр дээрээ нуруунд дээр авсан. Нэлээдгүй ажлыг зохион байгуулсан зорчигч тээвэрлэлтийг зөв оновчтой зохион байгуулах энэ ажлын хүрээнд. Тэгэд яг тодорхой одоо хийж хэрэгжүүлсэн ажил юмнуудыг бол орж байгаад нэлээд тодорхой. Одоо бас нөгөө галт тэрэг хөдлөх цаг тун тэгээд өгч байна. Нэг 10 минутын дараа хөдлөхөөр. За тэгвэл орё идэхгүй. За тэг. Яг зорчигчтой суулгах үед ажиллагаа явж байна. Сайн байна. За сайн байна. Сайн явж байна. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За ажил нь өндөр үү та? Ажил өндөр сайхан үлдэж байна. 5 дахь сайхан хэлж байна. За одоо өнөөдөр яг яахыг давсран дараа танд хэлэн дээ. Тэгэхээр ингэсэн юм танай тооны нэвтрүүлгийн хөтлөгч маань намайг дээр наашаа явж байхад таарад тэгээ танай галт тэргэнд нэг хоньё гэсэн. Тэгээ тэр бас энэ Сүхбаатар дээр уулзъя тэгээд ингээд өнөөдөр манай 264 дугаар галт тэргээр Улаанбаатар явангаа Хасарлаа тий. нэвтрүүлгээ хийя гэж. Тэгээ одоо галт тэргийн дарга бол мэдээж одоо энэ галт тэргийн эзэн байгаа учраас одоо энэ хүнийг хонуулаач гэж одоо хүсэж байна гэж. Бололгүй яг боломжтой нэг бол сайхан нэг хоногийг тухтаа өнгөрүүлнэ гэдэг бол итгэл найдвартай байна. Одоо манай галт тэрэг чи өнөөдөр эндээс хэдэн цагт хөдлөөд Маргааш Улаанбаатарт хэдэн цагт очих вэ? Сүхбаатар хотоноос 20:55 хөдлөөд өглөө Улаанбаатарт 06 цаг 00 минутанд очино. За. Яг л нэг хоноод л очих юм байна да угаас тий. Тийм байна. За тэгвэл галт тэрэндээ суух үед хөдлөх За төвч шиг. галт тэрэндээ сууя 13 дугаарт бүгдээрээ судлаа эзэлцгээе. За. Надаас өөрхөн нэгэн ганцаараа алхам болгондоо амьдралыг амтлахтаа хинээс ч үсэтгэл минь. За үзэгчдээ одоо даваа сүрэнгээ өшөө дэлгэрэнүү танилцуулъя гэж бодож байна. Би тойроос би нэгэ ичнэ мэдээд байлиг. За тэгээ манай даваа сүр бас одоо өөрийгөө үзэгчдэд маань бас сайхан танилцуулаач гэж хүсэж байгаа. За даваа сүрэн. Улаанбаатар төмөр замын зорчигч тээврийн албаны дараагаар ажиллаж байна. Төмөр замын мэргэжлэр Орос улсын улсад сургууль төгссөн. Орос улс юм да. Хон төгсч ирэл одоо яг төмөр замынхаа хят дарааллаар ажиллаад Өнөөдрийн одоо энэ албан тушаал тэгээ хүрсэн юм байна да. Төмөр замын нэг онцлог байдаг шүү дээ. Яг тэрийг би бас яг төмөр замыг би нөгөө багахан гадралгын хувьд ерөөсөө яг юм доороос эхэлдэг байхгүй тий. Үгүй яг нэг замчин юмас ахвал давсаргуудаас тэгэл явсан. Тийм би ч анх ачаа гуулэлцэгч гэж зам өдөртөнд ачаа гуулэлцэгч гэж ажлын гараагаа хэлжсэн. За. Тэгээд үе шаттайгаар зам өдөрт 4 жил ажиллаад зам өдөөс Сүхбаатар өртөөний дараагаар томилогдсон. Манайх бол бас төмөр зам хагас зэргийн зохион байгуулалттай. Тийм. Ер нь тушаал гаргаад томилоод ингээд ажил өөрөөр даалгаад явуулдаг. Тэгээд Сүхбаатар өртөөнд 5 жил өртөөний дараа хандж байгаад тэгээд тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер одоо зорчигч тээврийн албаны дарга гэж. За товчондоо бол нэг юмрхөө. Одоо хоёул яриагаа юмээс эхлэхээр одоо хоёул яг Монголын төмөр замын үүсэл хөгжлөөс эхэллээ гэж бодоод байгаа байхгүй тийм. Одоо яг саяхан 70 жилийн хийсэн зам гэж өнгөрсөн онд тийм. Өнгөрсөн онд 70 жилийн хийсэн зам чинь тэр талаас бас ажил үргэлжлэн нэргээд дүгнээд яриад түүхэн замналын товчхон гоё бүрдүүл. За ер нь Монгол улсад бол анх нөгөө Улаанбаатар налахын чиглэлийн нарийн зарагтай төмөр зам баригдаад ингээд анхны төмөр зам хийжсэн. За Улаанбаатар төмөр зам бол 1949 онд байгуулагдсан. Өнгөрсөн 19 онд бол бид нар 70 жилийн тэмдэглэл өнгөрүүлсэн. 70 жилийн түүхтэй
ийм хамт олон байна. Өнгөрсөн он бол ер нь бас та бүхний хувьд өөр бүтээлтэй он байсан. Өнгөрсөн оныхоо бас нэг үйл явдлаас товчхон тайлагнал. За ер нь Улаанбаатар төмөр зам бол сүүлийн жилүүдэд жил тутам одоо ачаа урсгал, зорчигч урсгал энэ ажил бол жил болгон өсөж явж байна. Өсөлттэй явж байна. Мэдээж энийг дагаад бид нар зохион байгуулалтын ажил арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнгөрсөн 2019 оны хувьд яг манай зорчигч тээврийн чиглэлээр ихэд нэг 2,800 гаруй мянган зорчигч тээвэрлэлээ. Оо за 19 онд юм байна шүү дээ тийм. 19 онд. Тэгэхээр энэ бол бас өндөр үзүүлэлт. Өнгөрсөн он бол бас манай салбарын хувьд нэлээд онцлогтой их олон бүтээн байгуулалтын ажилтай өндөр ой давхацсан. За яг одоо миний хариуцлага чиглэлийн хувьд гэх юм бол одоо бас зорчигч урсгал ихтэй. Ийм ачаалттай жилээлээ. Ачаалттай. Одоо мэдээж 20 онд бол бас нэлээдгүй ажлыг төлөвлөсөн байгаа байлгүй дээ тий. Тий одоо ингээд 20 оны ажлын төлөвлөгөө гарцсан их ажлуудаа чиглэлүүдээ гаргацсан гэж ажиллаж байна. За одоо хоёул жоохон албаны яриг орхий тий. Төмөр зам бол нийт одоо улсын хоёр улсын хамтын нийгэмлэг тийм ээ. Яг нэг төсвийн асуудал дээр нэг тийм мэдээлэлүүд яваад байдаг шүү дээ одоо өнөө удаан мэдээхгүй. Тэднэр дээр ер нь нэг тавтай хариулт одоо яг ямар байдаг. Төмөр зам одоо үнэхээр яг тийм их одоо ашигтай ажиллаад байдаг юм уу, алдагдaltaй ажиллаад байдаг юм уу? Эсвэл хийж бүтээсэн юм хүмүүс гоёулж яриад байдаг юм уу? Тэр тухай. За яг яг зорчигч тээврийн салбарын талаар бол би одоо хариултыг бодож болж байгаа шүү дээ. Мэдээж зорчигч тээврийн хувьд бол бид нар одоо алдагдaltaй ажилладаг. Өнгөрсөн 2019 онд бол одоо 30 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгаа юм. Улаанбаатар төмөр зам бол улсын өмнө хүлээсэн үүрэгтэй яг ингээд зорчигч тээвэр. Тэгээд одоо нүүрс дотоодын нүүрс тээвэр дээр бол алдагдал хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүний ачаа барааг цаг хугацаанд нь хурдан шуурхай хүргэж өг. За одоо энэ экспортын ачаа барааг ачуулах, харан зэт тээврийг Монгол улсаар дамжуулж өнгөрүүлэх гэдэг энэ ажлуудаас олж байгаа орлогоороо түрүүний миний дээр дурдсан зорчигч тээвэр нүүр саяр дээр бол алдагдал хүлээж ингэж явдаг. Тэр яг л алдагдaltaй гараад байдаг бол. Одоо тэгээд дууссан тавч хэлвэл яг та тавчандаа бол зорчигч тээврүүд юм байна л да. Одоо чинь бид тэр Сэлэнгээс гараад Улаанбаатар руу явж байна тэглээ. Сэлэнгээс гараад Улаанбаатар руу явж байна. 379 км явж байгаа төмөр замаар. За. Тэгээд нийтийн вагоны тасалбар бол 7600 төгрөг байна. 7600. Тий. Чинь 3 янзын юу байгаа шүү дээ тий. Тий. Мест байгаа шүү дээ. 3 янзын байгаа. Нийтийнх нь бол 7000. Тэг би нийтийнхээр жишээ авч байгаа юм да. Тэгэхээр 1 км-т гэсэндээ 20 төгрөгөөр Улаанбаатараас Сэлэнг орж байна гэж. Нөгөө 7000 хэдэн цаг нэ? 7600. 7600 төгрөгөө 379 км-тэй хуваагаад их юм бол 1 км-д одоо зорчиж байгаа хөлс нь 20 төгрөг байх юм шүү дээ тий. Тэгээ бид нар 2017 оны 9 сараас хойш ерөөсө тарифт бол өөрчлөлт оруулаагүй. За. 17 одоо тэгэхээр чи баг 3 дахь жил рүү ороо явж штэ. 3 дахь жилийнхээ нөө тийм байна. Гэтэл 2017 оны 9 сард доллар хэд байлаа. Тэ. Дизелийн төлөв ямар үнэтэй байлаа. За хамгийн наадах нь одоо талах ямар үнэтэй байлаа гэдээ бодоход байна шүү дээ. Үндсэндээ яг бид нар ч энэ дээр анализ хийж шүү дээ. Талах бол нэг 8% өсчээ. Талахны үн. Дизелийн төлөвчний үн бол бүр 43% өссөн. Долларын ханш бол бас нэг 10 гаруй хувиар өссөн ийм дүн харагддаг. Гэтэл зорчигч тээврийн тариф бол
Яг хэвээрэл байж байна. Энийг тэгээд зүгээр мэдгүй би одоо зүгээр мэдгүй л асууж байгаа шүү. Нэмчих болтгүй юм. Одоо тэгээд нэмэхэд олон Зөвлөлөө л доо. Тэгээд олон хүчин зүйлүүд болж байна. Бид нар бол зорчигч тээврийн уян хатан тарифтай баймаар байгаа юм. за Тэр нь бол одоо яг зорчигч их явдаг сезонд нэг өөр тарифтай тийм ээ. Зорчигч багассан үедээ өөр тарифтай байдаг. Индекстэй юм баймаар. Тэгээд эсвэл одоо бид нар бас улсын өмнө хүлээс өөр гэдэг ингээд төмөр зам байдаг чадлаараа ажиллаад байдаг алдагдал хүлээгээд ирсэн шударга шүү дээ. тийм шүү дээ. Тэгэхээр улсаас бид нар татаас авах хэрэгтэй юм. Бид нар зорчигч тээврээс өчиргүй их ашиг олдгоо маа гэхэд олсон мөнгөөрөө ядаж вагоноо шинжлэх, вагоныхоо тоог нэмэх гэдэг ингээд биднэрт хийх юм их байгаа шүү дээ. ажил зөндөө байна шүү дээ. Өнөөдөр бид нар 276 вагоноор л олон улс орон нутгийн энэ тээврийг зохион байгуулж байна. Энэ 276 гэдэг тоо чинь зөвхөн зорчигч тээврөө нэг ачаа тийш мэш бүгд ороод уу? Ерөөсөө л зорчигчийн вагон гэдэгт бол одоо ингээ бидний сууж явдаг вагон, дээрээс нь тэшний вагон чинь бүгд орчих. Бүгд орчих. Тийм. Тэгэл ерөөс нийтдээ 276 вагон. Нийтдээ 276 вагон байна. Оо зөө. Цөөхөн тоо шүү дээ. Тийм цөөхөн. Тийм байна. Цөөхөн тоо шүү дээ. Цөөхөн тоо. Бид нар 276 вагоноор жилийн туршид 2 сая 800 гаруй зорчигчийг тээвэрлсэн. За манай галт тэрэг бол хой туршийн нийслэл рүү Москва руу очиж байна. Наашаа эрхүүд очиж байна. Тийм. За тэгээ Москва хүртэл мэдээж хоорондоо ингээд өртөд. Урагшаа ээж явж байна. Хөх хот явж байна. Эрийн хот явж байна. Ингээ гадаад. Тэгээ дотооддоо бол одоо төмөр зам хүрдэг цэг болгонд л зорчигч юм байгаа юм очиж байна. Сүүлийн үед бол яг зүгээр төмөр замыг ахиж нэмж нэлээд бариад байна те. Янз бүрийн чиглэл рүү бас хийхгүй шөрх юм хийгээл ах шиг шүү дээ. Тэр болгонлоо одоо ахаал нөгөө л 276-аас чинь хуваагаал явуулах байлгүй дээ. Шинэ вагон авахгүй үед бол тийм шүү дээ. Тий одоо тэгээд вагоныхоо тоог нэмээгүйгээр бол мэдээж одоо тэгэлэр байгаа вагоноос л явуулж ил таарна л да. Зур над сони санагчлаа л да нөгөө за вагоноо шинжилмээр байна гэж шүү дээ. Нэрээ ер нь вагоны юм насжилтууд одоо ямар хуу насжилттай хэдэн хонд үйлдвэрлэгдсэн одоо вагонууд одоо яг хөдөлгөөнд оролцож байна. За вагоны насжилт манайхаас харцангуй өндөр болж байгаа. Одоо тэгнэ тий. Хэзээнийх энэ вагонууд байгаа шүү. Тий одоо жишээ нь дээрээ энэ явж байгаа вагон бол 1976 оны вагон. Моо 76 оны вагон. л явцсан шүү. Тэгээ одоо манайх ч вагон депотой. Тий. Өөрөлдөл засварын газартай. Тэгэхээр бид нар жил төлөвлөөд вагонуудыг засаж байгаа. За тэр чи одоо нөгөө нэг вагоныхоо гүйлтээс шилтгаалж засварууч ингээд өвчлөлтөө хийгдэж шүү дээ. Тэгэхээр сэргээх их засвар гэдэг вагон нэг вагон сэргээх их засварт ороход наар хугацаанд 40 хоног зогсох нь шүү дээ. Тийм ингээд засна 40 хоног засварсан юм. За тэгээд одоо орсгол засварт гэдэг ингээд тодорхой хугацаатайгаар ингээд засварт ордог байхгүй. Тэгээ үндсэндээ бид нар бол хэдий хөгжирсэн ч гэсэн хэдэн вагоноо бол өөрсдөө засц хэлбээд янзлаад зохих төвшин гэдэг хөдөлгөөл тийм ээ. Бүр ингээд одоо болил та бүр хамгийн анхны вагонууд одоо ингээд баахгүй болоо илгүүд дээр юм те. Тэдний ер нь яадаг юм. Ингээд хуугаад зараад ингээд түр мөрт шахаад болчихсон юм яа. За бүр анхных ярих юм бол юу юм бэ? Жохон түүгийн юм гэх юм бол шүү дээ. Анх нөгөө налахын төмөр зам нарийн зэрэгтэй баригдсан байхад үйлдвэр комбинат налахын хооронд бол 10 гаруй вагонтой. Зөвхөн өдрийн цагаар зорчигч тээврийг хийж байсан юм байна лээ. Тэр үед бол одооных шиг ийм 5 тухтай вагон явж байсангүй. 2 голтой одоо энгийн галгаатай керосинын дэнлөвтэй ийм вагон явж исэн юм. Одоо бол мэдээ тэр вагонууд байхгүй болоод хазарсан. Нөгөө зүтгэрийн депог наадад хэдэн сүмнэр өгдөг шүү дээ. Бэлгэлж нөгөө бүр нөтгүүхэн юуны вагоны зүтгэрүүд байдаг те.
тэр шиг л музей. музей тэр чинь. Тэр нэр толгоонууд л явж ирсэн баг та. Тийм яг тэр одоо манай үе явж Хэрэгжижсэн төрөл тэргэнүүд. Элчит тэрэг. Элчит тэрэг гэдэг чинь Тийм уурын дэрэгч одоо бас танд тий. байгаа. Тиймнээс эхлээд одоогийн энэ 5 тухтай богоо хүртэл одоо хөгжингөө явж байгаа л юм л да энэ түүхэн замлахаа явж тул тийм ээ. Гэтэ өшөө шинжил одоо хэрэгтэй л юм да. Залуу богоонууд одоо хэрэг байна. Яг сүүлд бидэд Твэрийн рогон заводаас хойноос 10 богоно авсан. Урдаас бас хэдтаас хэдэн дизель руу авсан. Өөрөөдөөс дизелэрээ Одоо нөгөө нүүрс төлөхөө болчихж байгаа юм уу? яг одоо чинь энэ вагон бол нүүрс төлөөд явж байгаа. Амар халуун боохгүй нөгөө. Одоо чи юус эхэлсэн цааштай. Тэгэхэд л ерөөсөө ингээл хөлс гоож бодлоо байхгүй юм. Тий, гадаа юус эхэлсэн хүйтэн тачгинж байхад вагон дотор бол сайхан дулаахан байна шүү дээ. Энд бол нүүрсээ төлж байгаа шүү дээ. Энд бол бид нар нүүрсээ төлж байна. Бид нар бол юу яаж байгаа? Энэ жил бас энэ жилийн галзгаан тийм ээ. За. Намрын галзгаан саврыг хүртэл хэлж шүү дээ. Цэрэнбатаа сайдын захирамж гарч хойд талдаа Улаанбаатараас Аршин төртөө. За. Урд талдаа Улаанбаатараас Баян зөрдөг. Хүртэл энэ бүсийг ногоон бүс гэж. За, экозон болж байгаа юм шүү дээ. Энэ хэсэгт бол бид нар утаагүй шахмал төлж гэж. 5-7 төлж шахмал. За. Одоо нөгөө сайжруулсан зүйл шиг. Сайжруулсан төлж. Тэгээд Аршаантаас хойшоо Баянгаас урагшаа хэсэгт бол нүүрсэд болж байна. За. Тэрс нөлөөлөл байгаа л байна тий. Тэгээ бид чинь бас одоо төр засгийн бодлого энэ шийдвэр юмнуудыг хэрэгжүүлэхийн тулд тий. мэдээж утаагүй Улаанбаатарын төлөө бас ингэж ажиллаж байгаа. За. Зүгээр сонирхож асууж байгаа шүү. Одоо энэ вагон дээр одоо төрийн сүлд байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр төрийн сүлд ямар учиртай юм бэ? Одоо энэ би бас хүмүүсийн хувцас дээр байгаад байгаа тэмдэг ч гэсэн энэ бол эртээр үеэс л байсан тэмдэг баг тий. Социализмын үеэс л байсан баг. Бидний утга жанцыг тайлбарлал. За, вагон дээр төрийн сүлд бол мэдээж одоо Монгол улс төрөөд эдэлдэг боломжтой тийм ээ. Ингээд 1961 оноос эхлээд зорчигчийн вагон дээр Монгол улсын төрийн сүлдийг байрлуулж эхэлсэн байт юм байлээ. За. Тэгээд өөрөөр хэлбэл одоо Монголын вагон Москвад очиод төрийн сүлдтэйг нь Бээжинд очиод манай төрийн сүлд явж л байгаа. Үндсэндээ олон улсад явж байгаа энэ галт тэрэг бол тухайн улс оронд тухайн зорчигчд бол одоо өөрийнх нь гэр өөрийнх нь улс болж байгаа. Тэгээд тий. Манай энэ бэлэгд байгууллагын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн лого Улаанбаатар төмөрсөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бэлэг тэмдэг. Анхнаасаа л юм байна тий. Тий одоо бидний төмөр замчин болох байсан. Энэ байсан. Одоо чи ирэл байгаа. Цаашдаа чи ирэл байх ах гэж. Зөв. За одоо яг манай даваа сүрэн даргын доор гэхэд ер нь хичнээн хүний одоо бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Одоо яг Монгол улсын хэмжээнд яг энэ зорчигч вагон тээврийн одоо үйлчлэгэнд явж байгаа бүх ажилчдын тоо гэх юм бол. За зорчигч тээврийн асуудлыг хариуцаад яг өнөөдрийн хатлагдсан байгаа орон тоогоор 1627 хүн ажиллаж байна. За том айл биш үү тий. Нийт ер нь төмөр замчин нэг 16,000 гарan гэж явдсан шүү дээ. Тийм. Ер нь Монголд үлдсэн Монгол Оросын хамтарсан ганц байгууллага тийш та байгууллага болоо. Монгол улстай бол одоо ажилчдынхаа доогоор 16,000 гэдэг бол мэдээж ойлгомжтой. Байхгүй шүү дээ өөр тийм. Өөр тийм байхгүй шүү дээ. Нэг 822 вагоныг үйлчлэгч юм байна. Арга мянгаар провайдник. Тийм байна, провайдник. 822 хүн байна. Тэрний дийлийнх нь эмгэгтэйчүүд. Тийм.
Танай байгууллагын гендерийн харилцаа ямар хувь вэ? За яг манай зорчигч тээврийн салбарт бол Өсгөчүүд арай давгүй бах тий. яг үйлчлэгээний чиглэл дээр бол өсгөчүүд арай давгүй. Арай давгүй. Арай давгүй. Тийм багшаа. Сайхан өнөд л байдаг шүү дээ. Харахаар. Дөрөв товцтой болохоор тэгдэг юм уу? Ерөөсөө ингээл нэг жимбис ихснэр жимбис авах тотал тийм үү? Бооны өдөр. Юу үзэж харагддаг шүү. Бас байх ёстой Стандарт норм гэж стандарт гэдэг юм уу те шаардлага байна. Дөрөв товцснууд чинь нэг шинжлэгдчихлээ. Сүлд. Манайч бас дөрөв товтос ажлын хувцас гэдэг ингээд ойлголтууд байна. Өвлөх зуных зуных. Тэгээд ялгах тэмдэг гэдэг. бас ахлах юмнууд байна. Цос цолтой маягийн тий. За яг цолч цолч бас биш юм л да. Ялгах тэмдэг л гэж байна. За. Тэгэхээр зүгээр тэр чинь арай одоо юу юм бэ? Цол өдрөг ингэ явчих бол бас арай өөр юм байна тий. Одоо зүгээр за энэ бол ялгах тэмдэг юм уу? Биш юм одоо юу гэдэг тий? Энэ одоо проводник, ахлах проводник гэж яваад чинь. Тэ проводник галт тэрэгний дарга гэдэг ингээд өөр байгаа. Тэгээд шатаараа. Тэгээд одоо албаны дарга, замын орлогч дарга, замын дарга гэхлээр бас нэг өөр ус юм шүү дээ. Тийм учраас тамч тэрийг бас нарийн мэдэхгүй. Тэ энэ бол ялгах тэмдэг. Тийм. Ялгах тэмдэг. Цол бол биш юм байна. Цол бол биш. Би одоо нэг өрхийн тэргүүн дээр очие даа. Бооны дараа ахтгын ягч дээр очие. Тийм ээ? Тэ одоо очиж бас богонтойгоо танилцъя. ахтын дарга бас тодорхой ажил амьдрал юмнуудыг ярина биз тийм. Тийх бах та. Өнөөдөр ярьж ахтын даргын даргалж яваа 264 дугаар галт тэргэнд явж байгаа. Хоног төрүүлж яваа шүү дээ гэсэн. Өтөрний бас бест иш ойрхон манай вакцинашн 2 өрөөний цаана байна да тий. За тэгээд ахтын даргатайгаа очиж сайхан яриагаа үргэлжлүүлээ. Галтарганы тухай олчоо сонирхолтой. Дэж бас ажил үүргээг үлдэж явахт нь саад болохгүй хүн шиг гоё зүйлэн тухай ярилцъя гэж бодож байна. Хамгийн гол нь би энэ нэвтрүүлгийн гол онцлог гэх юм бол яагаад би дааврын дараагаас ингээд буцахтаа би танад нэрээ хонцож болох уу? Угаасаа ингээд хоноод явах юм байж тээ дугаар бэлтчихье гэж хүссэн байх юм бол үнэхээр яг Монголын төмөр замын өнөөгийн байгаа байдлын яг бодит байдлыг бас хүмүүст харуулъя тийм ээ. Жаргал зовлон байвал тэрийг бас хуваалцсан юм. Ололт амжилт байвал тэрийг хуваалцсан юм. Гэсэн зорилгоор л надад бас сонир санагдсан юм. Би бас богонтор нэг хоноодны дугаар бэлтчихвэл би чинь мятад нэг агаар дээр нэг хонсон шүү дээ. За. Тэгээ герман хэсэг замда. Онгоцсон тонцсон. Богонд хоног. Тийм. Тэргэнд бол хоног байна. Алтаргын нэг явуултанд бол хонч дугаар миний хувьд бол байхгүй. Тийм болохоор би бас энэ талаараа сонирн байх юм болоо гэдэг. Бас энэ тэгээд энэ галтаргаар үйлчлүүлж байгаа хүмүүст бас хэрэгтэй мэдээллүүдийг бас өгье гэсэн зорилгоор би олзуурах гэсэн юм байна. Саналын юмнаас хүлээж аваад өнөөдөр ингээ хонуулах арга замын мөн зааж өгөөд хамт явж байгаа дагаар суран дараатай бас маш их баярлалаа. Та ингээ сайхан амраарай. Би богоон дараалагаа явъя да. За баярлалаа. За окей. Надаас өөрхөн нэгэн ганцаараа алхам болгондоо амьдралыг Хоёр зарчигчийг онцлоод ирсэн байна. За сайхан үйлч юм байна. Сайхан үлдчихэж байна. За хаанаас хаа хурж байгаа? Шаамраас Улаанбаатар явж байна. За шаамарт яаж өвлжөө тавлаг байна уу? Сайхан тавлаг байна. Энэ үлэг сайхан дулаахан үлэг. Дулаахан үйлсээс нь богоон хэр дулаахан байна танарт юу? Богоон бас сайхан. Манай богоон чи сайхан шүү дээ. Энд ингээл аятухтай байдал одоо ингээл явж байгаа байхгүй юу? За ер нь яаж вэ? Сарда хэд ер нь наашаа цаашаа явж чинь ойрхон явж гинөө ер нь бас нэг хаяа нэгдээ явж гинөө. За миний хувьд ч одоо энэ өвөл одоо хотод хүүхэд авч байгаа. Одоо хагас өдөр гэртээ чи бүтэн сая өдөр ингээл явж байна. Оо за бүр чи 90 очиход ойрхон байгаа юм шүү дээ. Тий. Үний хувьд чи хэдэн өргөр явдаг лээ? Надад 19,400-аар явж байна. 19,400. Энэ бол палскарт юм шүү дээ тий. За. Давгүй юу үний хувьд нь үнэтэй юу гайгүй юу? Үгүй яах вэ одоо тэгэл. Одоо зах зээлээ даавал. Ай тухай бодлоо дээр. Арай дээр. Би зүгээр ингэж сая баргаас сонслоо л да юу гэхээр 7600 төгрөгөөр опшн явдаг гинэ. Тэгсэн чинь одоо Улаанбаатараас Сэлэнг ортол 379 км байдаг гинэ.
Тэгмээ 7600 төгрөг 379 км-тэй хуваахад 1 км 20 төгрөг гэдэг гинэ. Тэгэхээр 20 төгрөгөөр явдаг гэсэн тээвэр өшөө байдаг юм байна л да 1 км. Тэгэхээр манай вагон бол хямдгаал гэдэг юм байна. Хямдхан. Тийм байна. Зүгээр зам вагон бол хямдхан шүү дээ тий. Тий энэ одоо унтлагын вагон ч хүмүүсд аядахтай явах тулд ингээл унтлагын вагонд явж байгаа байхгүй тий. Аядахтай тий. Дулаахан биш. Тий дулаахан тий аядах унтаад явна. Ажлаар юм. Гүй зүгээр ээлж амартаа авцсан. Тэгээд гэрлүүгээ ярих гэх. Манайхаа ээж аваа хоёр тарханд байдаг. Тэгээд Тийм тарханд явахгүй. зугаалч юм байна. Ээлж амарт гарцсан зоо тэгээд. Төмөр замынхаа үйлчлэхний тухай бас зүр сэтгэлээ хэлээ. Чамаагүй сайн муу юм байна. Ер нь нэг тэрний юм шиг энэ тийм шиг өчгөр байдгүй гайгүй. Ер нь бол гайгүй. Баян нөгөө зочиж явдаг болохоор үргэлжлүүлж гайгүй. Боомонч дулаахан. Тэгээд хамгийн найдвар тоон болохоор нөгөөрөө баян зочиждаг тэгээд. Хамгийн найдвартай байна. Яг сүүлийн үед нөгөө нэг юм дарахны зам ашиглалтанд орох байгаатай холбогдуулан оочор дараалал билетээс хайлаж байгаа хэцүү байдаг. Ер нь бол хэцүү шүү. 5 дахь бүтэн сайнд бол ер нь бол олдохгүй. Онлайнаар ч олдохгүй, кассан дээр ч олдохгүй юм бол хэцүү байгаа. Тэр төмөр замчмаас онлайн билет захиалдаг тийм. Тэр нь амар юм аа. Тэр нь бол хамаар. Та ер нь бол амар. Би одоо яг энэ зочигч тээвэр хариуцсан байдлаач мөнгөтэйгээ ихчтэйгээ хамтлаа. Товооныхаа тестний ирсэн баг шиг байна тийм ээ. Тийм ээ. За аль таны сайхан танилцуулж. За тест энэ 264 дугаар гатаргандаа Сэлэнгээс Улаанбаатар руу тест тээвэрлэлийг хариуцах тест үгэх золбоо гэдэг тестний хүмүүс маань ингээд ачаагаа хүлээж аваад явдаг. Энэ дээр бол бид тэнд хязгаарлалтыг хийгээд эдгээр үнгүй тээвэр хийж байгаа гэсэн тэнд хязгаарлалтыг одоо бид одоо энэ дээр Сэлэнгээс 21 ачаа бээр ачигдсан гэж байна. Эмчиг оромтоор надад толгойд идэх шалгана. Одоо ингээд өгсөн байгаа тестүүд үү те? Өгсөн байгаа тест. Одоо энэ өнөөдөр тэгвэл ачаа тестүүд баг байна. Ингээд байрныхаа толгойг ирчихүүлээд ингээд байршуулсан. Зүү хараа дээр буух 2 ачаа байна. Энэ дээр. Тий. Эцэг нь бол Улаанбаатар бүр учраас Улаанбаатар ингээд зах тухайн ачигдсан. Одоо ингээд дараалалаа ингээд буух, зогон замынхаа буух шиглэлээр ингээд ачигдсан байгаа да. Ер нь бол хамгийн их ачаа тест ачаалттай үеийн ер нь хэдэн сар байдаг вэ? Зуны 7 сар тэрний хичээл ихтэй байдаг. Зуны танах юм дэм л байгаа те. 7-8 сард их хичээлтэй байгаа. Энд Сэлэнгэд бол ерөөсөө зам үүдээс Сэлэнг хүртэл Сэлэнгээс зам үүд хүртэл тээвэрлэл маш их явагддаг. Бас одоо шууд тээвэрлэл явагдаж байгаа. Цагаан сар марын үеэр ямар хоох вэ? Цагаан сараар байна. Бас нэлээд их байдаг. Тэ яг бай. Зуны тээврээс баг альцгүй баг. Бүгдийн тээврүүдээс багасчдаг. За баярлалаа. Энд бас жоохон сэрэггүй байт юм шүү. Тэгээ шүү. Одоо энэ гадаа байгаа хадгалсан гадааны температураар явна штэ. Тийм. За баярлалаа. 13 дугаар вагоноос явсаар гад чи хэдвэр вагон мөлий? Нэгдүгээр байгаа. Нэгдүгээр вагоноор өдрөлөө. Тэгээ манай нэгдүгээр вагоны одоо проводник болормоотойгоо бас нэг сэтгэлийн сонсъё гэж бодож байна. Ажил сайн уу? Ажил сайн өндөр байна. За сайхан өвлөж байна уу? Сайхан өвлөж байна. Та сайхан өвлөж байна. Сайхан. За ажил хэрвээ начаал их вэ нүү? Ядарч байна уу? Ачаал гайгүй. Ядрахгүй байна уу? Одоо би чи энэ ажлыг 14 жил болж байгаа. Оо за. Сайхан байна уу? Ажил бол одоо гарт орчихсон. Гарт орцсон. Мэргэссэн. За яг ер нь проводник байна гэдэг одоо вагоны үйлчлэгч байх төмөр замчин байхын ер нь хамгийн сайхан таны хэмж юу вэ? Маш бахархмаар штэ. Би чи ажил мэргэжээр айгүйх бахархдаг, хамт олноороо байгуулгаараа энэ сайхан 4 хувцсыг өмсөөд ард түмэндээ үйлчлээд тэгээд баярлаа гэж бууж байгаа хүмүүсийг харахгүй. Тийм. Үнэхээр сайхан. Илүү яхаа. За сайн явж гин үү? Сайн явж. Өвлжөө тавлаг уу? Тавлаг сайхан байна. За хаанаас хаа өрөх гэж байна? Сэлэнг аймаг Сүхбаатар сумнаас Улаанбаатар орё. За. Яаж энэ явдал асуудал хэр тогтоод байна? Өө тогтоо их сайхан байна. Өөрийнхөө гэрт байгаа юм шиг л энэ дотор чи их тогтоо сайхан явдаг шүү дээ. Богоож ерөөсөө. Одоо ингээд энэ сайхан өвлийн хүүтэн одоо гадаач нэлээд чанга багт чинь боон дотор бол бас дүүгж шүү. Харин тий хөс гоожоод ингээд нүцгэн л явж байгаа шүү дээ. Гоё юм чи. Хамгийн тогтоо сайхан. 15 дахь боо. Энэ чинь бол одоо яг одоо манайхаар ярьдаг бол опши нийт юм боо. Хүн бол дүүрэн байх шиг байна тийм ээ. Бооны төлбөр хэдээр явж байна та? 7600 төгрөг. За энэ чинь бас яа тий хүүхд өндөр насны гэхээр хямдрал энэ төр байх уу? Ба хүүхдэд бол байх шиг байна. Хүүхэд бол тийм. Том хүн бол бүгд болоо. Тийм 7600. Би бас тэр бооны дараагаас тийг сонслоо л доо. 7600 төгрөг гэдэг чинь бол 1 км-д 20 төгрөгөөр явж байгаа гинэ. Оо тийм. Тэгээ яг ийм үнэтэй тээвэр хэрэгэл байдаг ч юм уу ч юм. Тийм. Мондөг гоё хямдхан тэгээд тухтавтай. Их сайхан. Ер нь нутаг хаана унган юу нэс? Унган нутаг Сэлэнг. Энэ хоёрын хооронд ер нь та сарда хэд явж? За одоо уул нь бол аваад ер нь бараг л явна шүү.
Тийм хүүхэд ингээд байдаг болохтой зэрэг тэгээд нааш өөрөө удалсал ингээд тэгээд хүүхдүүдийг хот моцроо тэгээд явж авч явах маах энэ тэгээд тэгээд хувийн янз бүрийн асуудал гарах юм байна шүү дээ хүн чинь тийм. Тэр бүгдэд би суудлаар явдаг. Энэ бол машинаар сонгохгүй юу? Ерөөсөө автобусанд суудгүй юм. Байнгын төмөр зам. Байнгын ёстой байнгын үз. Ёстой тэр нэр энэ юугаар плэ дээрээ зүгээр ёстой компьютер дээр харах юм бол минийх нэлээ олон байгаа бахаа. За сайн яваарай. За баярлалаа. Гэр ер нь Сүхбаатарт сэлэнгэд үү те? Орхон жимс ногоо. Хаана? Орхон жимс ногоо. Тэр тийм зогсоод байдаг юм уу те? Орхон эндээс 2 буудал. За. А дэ ийшээ ажиллаар явчих ботсон юм уу те? Ийшээ сургууль руу явж байгаа. Хаан сурд. Шүтэс дахин шүтэс. За. Одоо 3 дахь курс. Яг богоон бол чиний байнгын тээврүү зүгээр алдаг онол явдаг юм уу? Богоноор л байгаа машинаар ш. Байнга. Яагаад чи ер нь богоноор явд? Машинаар явах яагаад богоноор явд? Нэ богоноор багаас явсан илүү тогтаа юм аа. Тэгээд машинаар жоох юм. Машинаас хямдхан байж чадсан. Машинаар арай хямдхан уу? Богон арай хямдхан. 1600 сах хүртэл. 1600 төгрөг юм. Аха. Уалаа идэх ч те. Машин дээр явд. 5000. Оо чи арай хямдхан шидэх юм байна шүү дээ. Одоо эдгээр курс. Одоо 3 дахь курс. За сурлагын амжилт хүсье. За баярлалаа. Хайртай ажиллая. Хөлсөлөслөнгүү өнхөлт хүргэхгүй эрен зонд хөтлөх Монголын төмөр зам эвсэн шаргалтын гэсалсад зэрэглэнэ осын алтарна эртний домгийн нутгаар урагшлан хордолна. За манай богоны дарга анх туягч юу яг өрөөнд орж ирээс суудсан. Манай анх туягч бас манай үзэгчдэд өөрийгөө бас сайхан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу та. Намайг Самилгийн анх туяа гэдэг. Улаанбаатар төмөр замд нийт ингээ 22 дахь жилдээ ажиллаж байгаа. Тийм галтрын даргаас өмнөөс бол 17 жил энэ галтрын дарга гэдэг энэ сайхан эрхэм үнэтэй ажлыг ингээд эрхлээд ажиллаж байна да. Сая бид нэр дархан дээр зогсоод хөдлөлээ те. Богоон залгадаад манай сууч одоо хэд болцсон байна нийт? Нийт 18 богоонтой. 18 богооны 8 новши, 4 палскарт, унтлахны богоон, 6 таслахат богоон, 1 тийшний богоонтой гэдэг нийт 18 богоонтой. Нийт ер нь хичнээн зорчиж явж байна өнөөдрийн байдлаар. Өнөөдрийн байдлаар бол ер нь зорчигчийн тоо 420 гарсан байна. Гайгүй дүүрэн гэсэн үг энэ бол. Ер нь бол 60-60% тайл гэсэн. За тэгээд ер нь төмөр зам гэдэг байгууллагатай ямар сэжмээр яаж яваад холбогдов энэ тухайга. За энийг бол ер нь төмөр замч болсон хүмүүсийн одоо тэр социализм үед болсон хүмүүсийн ер нь ярианы 50% нь бол ер нь аав ээж нь ажилдаг. Удам дамжсан. Тэгээд өөрөө би чи ер нь тийм зураг дуртай, өөр талын мэрэгжил сонгох дуртай байсан. Тэгээд аав одоо ээж маань одоо энэ төмөр зам заавал орох хэвээр манахаас одоо чийл ор гэдэг одоо шахалтаар одоо удам баталж болохгүй чигээд. Тэгээд энэ удмыг одоо хөгжлүүлэхээр шийдээд тэгээд 1993 онд Улаанбаатар төмөр замын коллеж гэдэг хэлсэн ороод 1998 онд богооны инженер гэсэн мэргэжлэр төгсөөд тэгээс одоогоор зорчигчийн богоон депод богооны уршигчээр анх гараагаа эхэлсэн. Тэгээд 3 жил богооны уршигчээр ажиллаад 4 жил уг деподо сэлгээний диспетчер хийсэн. За тэгээд 2004 оноос хойш гээд ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол яг одоо ингээд богооны үйлчлэгч нар богооны даргууд одоо ингээд сэлгэн рүү нэг хэсэг явж байгаа л дахиад өөр тийш ингээд солигдохгүй ер нь нэг чиглэлдээ яваад тийм үү? Ер нь чиглэл жилдээ хүмүүс солигдно. Жилийн дотор бол богооны уршигчны даргууд солигдохгүй. Жилдээ бол ингээд шалгуур үзүүлэлтүүд байдаг л да богооны уршигч нарыг. За тэгээд одоо орон нутгийн чиглэлд бол ер нь шалгуур үзүүлэлтээ инженерүүд 2 жил, тэгээд техникчүүд 3 жил мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөг төгссөн богооны уршигч нар 4 жилийн дараа олон улсын үйлчлэгэнд явах эрх нь бүрддэг. За энэгээр нь яг ингээд жилээр нь өгөөд сайн ажилласан богооны уршигчдаа яг тэр тухайн жилдээ 4 сард олон улсын үйлчлэгэнд явуулаад тэрийг ингээд одоо чинь 10 уршигч орлогод 10 дахиад
олон улсаас бууж байгаа шиг ингээд өгч аваад ажилуулдаг. Одоо яг төмөр замын вагон депогийн проводникууд буюу одоо үйлчлэгч нарыг бэлтгэх сургуулиуд ерөөсөө манд ганцхан л байгаа юм. Ганц л байгаа. Бас юунд бэлдэж байгаа Улаанудад вагоны үйлчлэгч ангиж байгаа. Тий. Би бол яг энэ хэрэглэгчдэд л мэдээлэл өгөх над тэмчин хүсэл байна л да. Одоо ингээд замын өдрүүж тэр сэлгэрүүж тэр те гол одоо ингээд төмөр замын том өртөөнүүд рүү явж байгаа галтрын даргын хувьд би бол одоо төмөр замаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчтэй хэрэгтэй мэдээлэл би танаас олж авахыг хүсэж байгаа. Тэгэхээр ер нь за яг хэрэглэгч нарт одоо ер нь яг тулгараад байгаа асуудал гэвэл юу байна? Тийм ээ. Энэ талаар та одоо яг өөрийнхөө бодлыг магадгүй бас хэрэглэгч нар ийм байгаа ч үйлчлүүлэгч маань ийм байгаасай бидний зүгээс бол ийм зүйлийг ингэдэг магадгүй бас тэр дээр нь иймэрхүү дутагдaltaй зүйлүүд байдаг ч гэх юм уу тэр талаас нь хоёлаа ярилцвал. За манай байгууллага бол Улаанбаатар төмөр зам чинь яг энэ хэрэглэгч одоо зорчигчтэй үйлчлүүлэгчийн төлөө бол маш их юм санаачилж бол хийдэг. Үүний нэг жишээ бол хүн одоо урд нь ууштай төмөр замд одоо үйлчлүүлэхийн тулд тасалбарын төв заавал орж очирлож те билет авдаг гэсэн энийг бүр ор байхгүй байж байгаа боловч интернет захиалга худалдаа онлайн худалдаа бий болсон. Үүгээр бол уг зорчигчийн бүх цагийг хэмнэхээс гадна тэгээ ямар ч тийм нэг чирэгдэлгүй үйлчилдэг болсон. Тасалбар худалдаалах төгөөр билетээ захиалчлаа тасалбар худалдаалах төгөөр очих шаардлагагүй. Утсан дээр мэдээлэллээж уг зорчигчид тэгээд шууд билетээ уг мэдээлэлээ үзүүлэл тус боогондоо суудаг. Өөрийнхөө суудлыг дуртай суудлаа дуртай галтаргиндээ захиалах сонгох бүрэн эрхийг бол зорчигчд бол өгсөн. Энэ хэдэн оноос ингэж вэ? За энэ бол үргэлжлээд нийтдээ 2 жил болж байна. 2 жил болж хэрэгжил. 2018 онд анх эхэлж байхдаа бол ер нь бол итгэх муутай байсан. Одоо сая өнгөрөх 19 онд бол маш их ихсэн. Онлайн захиалгын худалдаа бол маш их болсон. Өдөөсөө одоо чинь 420 бие зорчигчтой гэж байна. 420 зорчигч ер нь за 2018 онд нэг 10 хүртэл зорчигч онлайн худалдаалдаг байсан бол одоо ер нь 100-аас 200 зорчигч бол яг галтганд бол онлайн худалдаалт хийдэг болсон. Энэ бол ердөөсөө бол зорчигч нарт аягүй таатай үйлчлэг өгч чадсан. Хоёрт бол манай зорчигчийн хаалга болон манай зорчигчийн богоно тухайг удирдлага бол бүх нөө үйлчлэгчийн 5 дахь хангахын тулд зөөлөн үед бүх юмыг шинжилсэн цагаан хэрэглүүдийг хинч харахад бол сэтгэл хөдлөм энэ дотор унтах одоо унтаж хэвдэг байрлах 5 дахь аялах нөхцөлийг бол бүрэн хангаж өгсөн. Ингээд зорчигчийн төлөө бол ер нь алба болон манай бонд бол олон зүйлийг ер нь шинээр нэгтгүүлсэн. За зорчигчдын хандлага ер нь сүүлийн жилүүд тэр өөрчлөгдсөн байна. Одоо зүгээр хаос 20 жил ингээд яг энэ үйлчлэгээр байсан хүний хувьд нэг хэсэг бол бас хүнд үе байсан шүү дээ. За туулаа ажиллах байрах одоо тэгэл энд тэндээ согт үйлчилж үзм одоо ер нь асуудлууд бол бас нэлээд байдаг байсан төмөр замаар бас тэр талаар нь одоо ер нь яг манай зорчигчдын хандлага харилцаа ер нь хэр өөрчлөгдөж байна. Юуг нь бас анхаараасаа гэж та бас зөвлөмөр байна. Зорчигчдын хандлага бол яг нэг нийгмийн дагаад бол соёлж байгаа. Соёлж байгаа хажуугаар ер нь тэгээд өөрөөс нь ч болсон ер нь зөв шударга ямиг одоо зөв талаас нь харахгүйгээр шууд захим ертөнцид танддаг те үний эргчлөө нэр мөндөд танддаг юм бол ер нь бол зорчигч нарт олширсан. Хоёрт болохоор нийгмээсээ олоод тэр юм уу гомдомтгой уур уцаар бол ер нь зорчигчдод хэлэрдэг болсон. Ийм юм хандлагууд бол ер нь их хэвдэлгүй ажиллаж байна тий. Тэгээд дийлэх нь биш л байх л да. Гэхдээ ер нь бол тэр дундаас тий нэлээдгүүд гэж одоо үнэн зөв уруу ташааг нь мэдэхгүй байж шууд сонслороо зураг хөрөгтэй оюутай айтаа ингэж оруулахч мэдээллийг оруулахч байдаг юм уу тий. Тэр тэгэх тийм хандлагууд бас ажиглагдж байна гэсэн тий. Тэр чинь аль салбарт байна дөө. Тэгээ ер нь энэ бидэд зорчигч үйлчлэгчийг 5 тухтай аялуулахын тулд Улаанбаатар төмөр замын бүх нийтийн ажилчид эрвээгээрээ нойр олбоо цаг нар бороонд чамаахгүй хөл бүтэн 24 цагийн турш ажилдаг. Энэний ард бол энэ зөвхөн энэ зорчигчийн богоон бол халуун байлгахын тулд богооны үйлчлэгчид мэрэгчлээ хэдэн удаа хаалж тэр их ачааллыг тэр өөрөөд энэ зөвхөн л
энэ зорчигчийг сайн сайхан ямар ч тийм одоо уур цартаа орж ирсэн хүн гомдсон ямар ч хүний зан хараншин эвгүй болсон үед манай бол үйлчлэгч нар бол тэрийг хайхахгүйгээр тий сайхан үйлчлээд ямар сандаа хүрх газараа нэг тий тэр айр зан нөөцлөгдөөд тэр дараагийнхаа уулзаж учрах байгаа бүтээгч байгаа ажилдаа шал өөр ирэмжлэр очуулахын тулд бид бол ингээд хүчин чармаалтаар ажилладаг. Тэгээ хамгийн бахархаад одоо бид нар вагоны үйлчлэгч бид галтрын дараа нар ер нь төмөр замчин бид тэгээ хамгийн бахархалтай зүйл жочирч хүмүүнд ингээ үйлчилчээд буулгаад хамгийн дээд эцсийн зогсоол дээр Улаанбаатар дээр Мусбаатар та ингээд бүгдээрээ ингээл те сэтгэл ханамжтай ингээд буугаал гэр гэрийн зүг те хань ижлийнхаа зүг бүр хөвгтийн зүг энийгээд буугаад тэр явж байгаа сэтгэл бол бидэд бол хамгийн том ингээд бэлэг юм шиг харагддаг. Миний хувьд бол тэгдэг ер нь манай энэ танд би ингээд за дандаа ингээд галтрынд явахгүй ямар нэгэн байдлаар авцамаар ингээд үйлчлүүлээ явж байхдаа ингээд галтрыг те урагшлаад ямар ч аюул саадгүй ингээд урагшаа ингээд зүтгэж байгаа галтрыг хараад ямар ч төмөр замчин ер нь номшдог тэрийг хараад энэ галтрыг ямар сайхан те аюулгүй ингээд урагшилж байна вэ гэж ингээд харахаараа төмөр замчин болгон бүр үнэхээр сайхан болдог л доо. Тэгнэлтэй үнэхээр нөгөө хийж байгаа ажлынхаа үр дүнг хараад тэрнээсээ ирж хүч аваад одоо тэгж л уран бүтээлч хүн бол одоо сайхан уран бүтээл гараад хүмүүс аваад алга ташлтыг сонсдог гэдэг шиг тийм үйлчлэгчний байгууллагууд хүмүүс бол одоо үйлчлүүлсэн хүмүүс маань баярлалаа гэдэг нэмсэглээд буух тэгээд жаргалтайгаар гэр бүл рүүгээ очих ажил төрөл рүүгээ очиход тэр замд нь одоо чинь холыг ойртож хоёрыг ушруулж штэ энэ үйлсээр л бахархгүй одоо бид өөрөө бахарах тийм ээ нэг зүйл тодруулах гэсэн энэ юу гэхээр одоо ингээд вагоны үйлчлэгч нар одоо яа сардаа жилдэж байт юм одоо 48,000 км явах хэрэгтэй ч юм уу эсвэл тэдэн өдөр явах хэрэгтэй гэсэн чинь норм стандарт байгаа. Яг километрээр авахгүй. Яг одоо Улаанбаатараас Сүхбаатарын чиглэл бол вагоны үйлчлэгч галтрын дарагтаа 4 хоног яваад 4 хоног амардаг. Салын талын ажиллаа хийн, талын гэртээ амарна. Тийм. Яг ерөөсө чихэр жилийн талд галтргэндээ байдаг гэсэн үг шүү дээ. Жилийн тал ер нь галтргэндээ байдаг. Чиглэлээс болоод өдрүүд нь өөр байдаг. Явах хоногуд нь өөр. Сэлэнгэр биш одоо энэ сэлэнгэр болохоор чинь нэг талдаа 379 км тийм 379 км өдөртөө бидэд нэг хоногтоо бидэд 758 км явдаг. Ааха. Тэгээд тэрийг жил сараар үржүүлэл явчихдаг. Тэгээд жилдээ болвол бидэд 138 км 335 км явдаг. 138,335 явж шүү те. Ер нь яг ар гэрийн асуудлаа ер нь одоо манай төмөр замчид маань яаж зохицуулдаг юм бэ? Чи одоо 4 хоног амраад 4 хоногийн чинь ард чинь нөхөр хүүхэд явах гэдэг ингээд одоо асуудал гарна биз. Гарна. Тэрийг ер нь тэгэл утсан холбоогоор ер нь гүйцэтгэндээ. Тэгээд ажилд гарахад одоо амарч байгаа 4 хоногтой бүх юм амжуулна. Хоол ундаа бэлдэх, үр хүүхдүүдийн багш нартай уулзах. Тэгээд ердөөсө бүх юмаа зохицуулаад 4 хоногтой 4 хоногтой зөвхөн уцаар холбоо тогтоох юм ажиллаа үлдээгээл тэгэл гарч ирнэ те. Тэгээд замдаа явна да. Тэгээд бид чинь одоо жилийнхэн талыг нь гэртээ талыг нь амардаг болохоор хамгийн сайхан бахархууштай нь болохоор ажилласаа буугаад зорчигчоос одоо сайхан сэтгэл хангамжийн баталгаа авсан байгаа шүү дээ. Сайхан үйлчилсэн, буулгацсан, аюулгүйж орчуулсан. Тэгээд энэ сэтгэл хангамжийн баталгаатай гэртээ арих зам хамгийн сайхан зам байдаг. Гэртээ 4 хоног амарчаад ажил руугаа явсан бас хамгийн сайхан байдаг. Ингээл хоёрхан сайхан замтай. Тийм байна. Юу яд юм уу? Одоо ер нь манай төмөр замчдын маань хувьд ер нь яг нийгмийн одоо халамжийн үйлчилгээ одоо юу тийм хөдөлмөр хангамжтай дээр ер нь хэр байгууллагаас анхаарал халамжтай байдаг юм бэ? Би ер нь энийг судалж үзсэн бусад байгууллагатай улсын байгууллага юмтай ингээд үзэхэд манай төмөр зам бол нийгэм халамжаар бол маш өндөр сайн ажилчтай бол маш дээд зэргээр бол хангалттай өгдөг гэдэг утгаараа би бол ер нь тийм дүгнэлтэнд хүрсэн. Одоо жишээ нь ингээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд вагоны үйлчлэгчид урд нь гутал тийм нормын юм байдгаас одоо бүрдээс тогтмол өгдөг боллоо. Гутал, бүрдэг, цэвэрлэгээний халаад, галлагааны халаад энэ жил бүр нэмэлтээр маскнууд бүгд тараадаг болсон. Тэгэхээр манай юунууд бүх одоорс өөрчлөлт юу хэрэгтэй байна? Цэвэрлэгээний бэлгнүүд, хүнтэй бэл ердөөсө хангалттай бүх зүйлээр л хангадаг болсон. Зүйлээр л хангадаг.
Үйлчлэгчний ажлыг хөнгөлжлөхийн тулд бас туршийн могон типээр энэ жил болоод ирдээсэн маш тийм шигшмэл нөөцүүдийг өгдөг болсноор үйлчлэгчид ажлыг бол бараг 40-50% Дөрөв дээрээс нэг юм аваа хийж гэх юм. өнгөлж байгаа тий. За одоо бид нар ер нь Улаанбаатар хот орт ер нь хэдэн цагийн цай үлдсэн бэ? Одоо яг 6 цагийн цай болсон байна. Өглөө 6 цагт хотод бон. Одоо өглөө эртээ штэ энэ ч бол эрт цаг. Тийм учраас одоо та бүхэн өглөө эрт босож яах хэмжээ сайхан унтаж амраад тэгээд би одоо нэгэнт манай галт тэргэнд тий аялаад ингээд ийм сайхан нэвтрүүлэг хийгээд ингээд явж байгаа юм чинь бас өглөөний цайгаар бас тий галт тэргэнд ямар өглөөний цай бас идэж уудгийн та нартай хамт ингээд сайхан өглөөний цай цайлчаад ингээд бүгдээрээ Тэгээ та. өглөө хөвтья. За тэгээ. Өнөөдөр бас яг галт тэргэнд урд нь гэж миний хувьд бол нэвтрүүлэг бэлдэж хонж байгаа юм. Тэгээд энэ боломжийг олгосон бас төмөрзмийн удирдлагуудад баярлалаа. Даваа сургалтын дараатай баярлалаа. Танд бас их баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа. Сайхан байна. Бооны үйл ажиллагаатай бүрэн танилцж чинь түрүүн богоо яаж залгадгийг те. Тэрнээс нь ахуулаад дохоо юмнуудаа яаж гэдгийг ингээл эн чинь бас бүгд өөрөө ингэсэн юм онцлог чанар норм стандарттай гэдэг юм шүү дээ. Их нарийн байт юм. Их сайхан мэдээллүүдийг өгсөн маш их баярлалаа. Тэгвэл одоо тэгээд амраад өглөө уулзлаа. Та хэд ч л амрахгүй ингээ шинжэнгөө ажилдаа л явчих юм тий. Тий ажиллаа явна. Тэгээ. Хонжин. Эдний ажил хэцүү. Одоо бид нар л ингээл нэг хоног зорчоол яваал ингээд л сөрхөн ядардаг бол бид нар чи ингээ дараалал 4 хоног явдаг. За тэгээд өвлийн өвтөнд бас нэг богоон галлаа тариуцаад үйлчлээд явна гэдэг бол үйлчлэгч нарын хувьд бол тийм амархан ажил биш. За тэгээд ямар ч байсан өнөөдөр үйл ажиллагаатай сайхан танилцлаа. Тэгээд олон жигтэн дөр замдаа зогсоод явдаг юм байна. Нийшэж бас яваг уудчих. Ямар ч байсан сайхан байна. Та бүхэнд бас галт тэрэгний үйл ажиллагааны талаар баггүй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд одоо хүмүүс юу унтаж амарсан байна. Өдөөлөж ихсэн унтаж амраа. Өглөөрт босох учраас эртхэн шиг сайхан нойр авъя да. За баяртай өглөө уулзъя. Надаас өөрхөн нэгэн ганцаараа алхам болгон Намайг дуудаж сэрсэн тийгэн өглөө сайн байна уу? Намайг гэрэл гэлэлцэн тийгэн цохноо сайн байна уу? Ихри хараар ивсэн ээжээ аваа сайн байна уу? Унтах найнаас ирээгүй хөргөн думын сайн байна уу? За сайхан амруу та. Сайхан амарлаа. Таач гэсэн сайхан амруу. Сайхан амрлаа. Нэг дүрд ингээд амждаг байлаа. За. Яаж нэ өртөө болгон дээр зогсоод орож их ачаалттай хоноо гайгүй. Гайгүй юм гайгүй. Гайгүй. Тий. Энэ өдөр болгоо үргэлжлдэг болохоор нэг төвтдөг. Тий. Одоо тэгээд 6 гээд хот орчин. Одоо энэ ч ерөөсөө 30 минут л байгаа юм шүү дээ. Тэгээд яг өглөө хэдгээ буцгаа. Буцаад 6 гээд 7 гээд богоон депотоор буцаж очиж бүх цэгэл бэлтгэлээ. Дахиж 271 дургалт тэрнийхээ орчирнорт бэлтгэж цэгэл бэлтгэлээ засвараа цэгэл бэлтгэж бүх юм аа гээд буцаад 10:40 дүүдлээд 10:45 дүүдлээ яа. За тэгээд ямар ч гэсэн сайхан унтлаа. Богоон бас нэлээд бөхчин байна ерөөсөө. Цонхоо баг нээлттэй шахал онлоо. Сайхан дулаахан биш үү? Дулаахан. Замаас ер нь шин сууж байгаа хүмүүсийн тоо их байна. Замаас ер нь 100 гаруй миллион байлаа. Биш 200 хэд өчтөрөө явж байсан 271, өнөөдөр 264 дэх галтраг. Тэр нь юугаараа ялгах юм бэ? Тэр өрдөөсөө анхнаасаа юм нөгөө бүх галтрагууд тоотой байдаг. Тэгээд нөгөө дээр үед нөгөө орсоч чодны гэдгээрээ бол ингээд нэрлээ явцсан. Чодны гэдэг нь одоо Суватраас замун чиглэлийн бүх галтрагууд тэгш тоотой байдаг. За. Замуудаас Суватар чиглэлд явж байгаа бүх галтрагууд сондгоо тоогоор төгссөн байдаг.
энийгээрээ ялгаад явчихсан. Би одоо 270 271 гэл ерөөсөө нэмэгдээ яваад идэм байсан үгүй юм шүү дээ. Үгүй юм байна. За. Өнөөдөр тэгээд та одоо хэд хоног дутуу байна? 4 хоногоос ч. Одоо 1 хоног дутуу байна. Одоо маргааш яваад. Тий, одоо 1 хоног. Тэгээ амарна. Маргааш өнөөдөртөө 271-ээгээл 264-өөр төгсгөөл тэгээд амарна да. Тэгээл амарна. Гэвч харин за тэгээд нөгөө ээлжний дарга хүлээж аваад цааш нь үргэлжлүүлээд явчихна гэсэн тийм. нөгөө ээлжийн дарга бас л яг наач тэгээд мөхцөл гэж халтны даргатай би одоо 2 жил ээлжээ өгөлцөж авалцж байгаа. 20 онд ер нь бас танд одоо төлөвлөсөн томоохон ажлууд байна уу? Томоохон төлөвлөсөн ажлууд байна. Манай журчин богонд буюу маш их залуучж байгаа. Жишээ нь өнөөдөр өөрөө чи явж байгаа галтарын 4 дагалдан те эмчилгээ сургалтын оюутнууд явж байна. Энэ оюутнуудын тоог одоо угаасаа ихсгэн тодорхой. Энэ оюутнуудыг чанартай гаргах, чанартай богооны өрчиж гаргах юм дээр бол би нэг төлөвлөгөө гаргаж ажиллана гэж бодож байгаа. Хоёрт өөрийнхөө 16 дугаар зууны өөрчлөгч нарыг бүгдийг гадаад улс болох англи хэлийг төгс эзэмшүүлэх тийм зорилттой авч тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо олон улсын үйлчлэгийн тэнцэн гэсэнтэй олон улсын үйлчлэгэнд ороход 16 дугаар зуугаас орж байгаа бүх үйлчлэгч нар англи хэлээр чөлөөтэй ярьдаг, ийм ойлголцдог, ийм хэмжээнд болоод олон улсын үйлчлэгэнд явуулах гарнаа гэжтэй. Бас л том гоё зорилт тавьж ажиллаж байгаа юм шүү дээ. Тэ? Манай ахтын хичээүүд бол бас юу вэ? За мэдээж ингэж ажил бол ойлгомжтой. Төмөр замдаа богоны дарга хийгээд ингэ явж чинь тэ. Бас зөөр яг хүмүүс сонирхуулахад амралт чөлөө цагаараа ер нь юу хийж гэн хобби сонирхол юу байна нэр? Амралт чөлөө цагаараа ер нь нандин найзууд групп гэдэг бид нэг шүү. Нандин найзууд группийнхантайгаа уулан далах, сайн уус аяа хийдэг. Энэ группт бол аль бие сургууль ажилладаг. Мөн хүмүүлийн их сургуулийн арай бэлэг дээд сургуулиуд хуулийн мэргэжлэр одоо энэ жил төгсөн. За зүгээр сурж байгаа юм уу? Сурж байгаа. Одоо бакалавр, эрх зүйчээр бакалавр зэрэг хамгаална. Тэгээд ер нь бол ихэнх хугацаанд бол ер нь нандин найзуудтайгаа ер нь сайн уусаа хийх юм бол ер нь зорилго нэгтэй тэрийнхээ төлөвлөгөө тайлан боловсруулаад ер нь тэгээ явж идэв юм да. Тэр нандин найзууд ямар учиртай групп юм бэ? Хэдэн онд анх байгуулагдаад ямар юуны төлөө сайн үйлсэй гэдэг? Нандин найзуудаа одоо энэ саяны өнгөрдөг 7 хоног 3 жилийн явууллаа. Энэ ердөөсөө ямар үйл ажиллагаатай гэвэл ер нь сайн үсэн аянд нэгдсэн тэм хэсэг залуучууд ингээд нийлээл ердөөсөө хаана болохгүй байна те амьдрал болохгүй байна. Хаана хүүхдүүдийн эрх зөрчилдөд байна. Тэр газар ер нь дуу хоолой үйл хөдлөл бүх юм ингэж илэрхийлж харгадаг тийм байгууллага. Гоё юм байна те. Тэгээ төрийн бас байгууллага. Улаанбаатар орж ирж байна. Өглөөний цай нэг жоохон юм бэлтлээ. Өөдрөг болгон гэдэг өглөөнөөс эхэлдэг гэдэг. Энэ өглөөнийхөө цаг уугаад өөдрөгөөр өглөөгөө эхлүүлцгээе. За тэгээд тий. Энэсээ халуун цай хурцчихшин шүү. Ногоон цай. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмдгийн захиалгаар GVHK савлоо гэж шүү тий. Манай дотоодын өөрсдийн хийж байгаа цай юу? Тийм, жирчин богоос 4 төрлийн цай гаргадаг. Ногоон цай, баахуу цай, сүлээ цай, кофе гэдэг. Ингээд ийм 4 төрлийн цайтай жирчнарт үйлчлэнэ. За. Энэ богоно дотор одоо ингэж нөө дээх нь үед ингээд багцаад болондоо зогсоод бууцаараа, хоньны талгаараа гэдэг чинь одоо байхгүй болчих тийм. Кейтеринг төв галтрын дотор үйлчилж байна. Манайх бол ингээд 4 төрлийн цайгаар үйлчлэнэ. Тэгээд энэ жирчнаа чи юу н орж ирэнгүүтээ галтрынд орж ирэл богоныхоо цайг уугаал тэгэл таньдагчсэн таньдгүйжсэн суусан орчинтойгоо яг суусан газар найз нөхөд болоод идэж уугаал шаал өөр яриа өрнүүлэл тоглоом болоор яваа шалгалт игээд бүгдээрээ яг галтрыг хөдлөлөө яг бүгд тийм үйл хөдлөлгөө үзүүлж идэг амар баяртай. Бүгдээрээ таасантайгаа эзэн найз нөхдөд шиг юм шиг цагаа уугааж угаал. Яг манад нөгөө богоноор үржиж орчтой нэг нийтлэг зүйл. Дугуй ирэнгүүт л шууд идэл цагаа захиалаад тэгэл яриад тэгэл тэрийгээ дуусаад шууд хөлзөрдөөл өдөөсөө үйлчлэл. Өчтөр орж ирсэн бас энэ нөгөө өвдөгчтэй яриа авахгүй л яваад богонод дундуур ингээд алхаж яхад хөдөр тоглож байгаа. Тойроос суучсан хоолж байгаа зурчныг зөндөл харагчлаа. За сайхан цайлаарай. За сайхан цайлаарай. За.
За маш их баярлалаа. Баяртай. Баяртай. За баяртай гişүн. Баяртай. Хоноосонд маш их баярлалаа. За зүгээр ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ард түмэндээ сайхан зөв энергитэй зөв болгоныг тарааж түгээх болтугай гэж өрөөё. За баярлалаа. Та бүхний ч гэсэн одоо ажил үйлс өдрөгөөж ган зантан одоо дардан байхын ерөөлийг дэвшүүлье. Ингээд эргээд уулзах юм бас ерөөлийг дэвшүүлээ. Тэгээд ёо да. За баяртай. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За та нар ч гэсэн амжилт хүсье. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан. Сайхан. Хоёул ч одоо ингээд өглөө 6 цаг гээд ороод ирлээ дээ. Ямар ч байсан би за галтрын дотор хонох бололцоо гаргаж өгсөнд бол даваас өрөндөө маш баярлалаа гэж хэлмээр байна. За таадаас баярлалаа. Ер нь манай галтрэгч яг л цагаараа явна. Тийм. 20:55-д хөдөлсөн 6 цагтаа бууж байна. Яг л бууж юм да. Одоо ингээд энэ үгээр буужигнаад эхлэх бүгдээрээ гэгийнхаа зүг хөдлөн. Одоо ажилтаа шууд гэрлэг гоё. Одоо ингээд ажил руугаа явчихна. Шууд ажил руугаа яваа. Одоо ингээд шууд яваа. Манайх ч өглөө бас 7:20 гээд удирдлагын хурал хийгээд ингээд өглөө болгон ажил эхэлдэг. Аа. За тэгээд энэ сайхан болцоогоор хангаж өгөөд тусалсанд явдалд маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. Хоёул дараад гэж байгаа тухтаа уулзъя тийм ээ. За амжилт хүсье. Баярлалаа та. За баярлалаа. За. За ингээ Улаанбаатар төмөр зам компани сэлэнгийн чиглэлд галтрын дотор хонсон энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Баярс аян зам саадгүй сайхан байлаа. Сайхан байна уу. Тэгээд дараагийн дугаараар ирээд уулзлаа. Түр баяртай. Do